За бүгдээрээ сайн байцгаана уу? Росли Тарууд ээлжид мэргээрээ уулзах гэж байна. За ингээ өнөөдрийн мэрэг нь ер нь бол урд өмнө нь хийгдэж байгаагүй мэрэг санагдаж байна. Ойрын хугацаанд хэн чамтай холбогдох вэ гэсэн ийм мэрэг хийхээр боллоо. YouTube channel-та маань үргэлж цуг байдаг, намайг үргэлж дэмждэг та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд уншлагаа эхлүүлцгээе. За сонголтын карта энэхүү картнаас авахулна. За групп 1-ийн сонголтын карт. Групп 1. Ойрын хугацаанд хэн тантай холбогдох вэ? За strength card маань гарч ирлээ. Групп 1. За групп 2. Групп 2 ойрын хугацаанд хэн тантай холбогдох вэ? За Five of Cups гэсэн карт маань гарч ирж байна. 3-дугаар карт Seven of Cups. За ингээд та бүхэн маань хамгийн их татагдаж байгаа группийн сонголтыг хийгээд уншлагандаа ороод ирээрэй. За ингээд групп 1-ийн маань уншлага эхэлж байна. Тэгээд групп 1-ийнхэнд маань ойрхон ямар хүн тантай холбогдох вэ? Буюу ер нь бол бид нар ихтэй хайр дурлалын уншлага хийдэг байгаа тийм. Тэгэхээр за ямар ч хүн гарч ирж магадгүй гэхдээ ямар ч хэсэг хүзрүүдээсээ бүгдээрээ энерги авцгаая. Энерги шалгаж уншицгаая. За энэхүү карт маань ер нь бол байгаа зүйлийг хүлээн зөвшөөрөх гэсэн карт маань байдаг. За ер нь бол хүзрнөөсөө илүү дэлгэрэнгүй авсан нь дээр байгаад байна. Яг энэ картыг хараад нэг их зүйл орж ирэхгүй байна шүү. За групп 1-ийнхэн ойрын хугацаанд хэн тантай холбогдох вэ? За энэ карт бүр гарч ирэх гээд бүр дэлийгаад ороод ирчих чинь. За Wheel of Fortune карт маань амьдралын хүрт карт гарч ирж байна. За ер нь бас сонирхолтой эхэлж байх чинь энэхүү амьдралын хүрт карт маань тэгээ энэ эргэлтэн дээрээ айгүй хөрхэн байшингийн карт байна заяа. За тэнгуүтээ байшин руу ингээд одоо алхаж орж байгаа. За энэ дээрээ дараад орж байгаа энэ нэг хэсэг нь за сайн татагдаж харагдахгүй. Энэ нь болохоор зүрх байгаад байна. За Three of Cups. Wow, Emperor. Зэн чи ямар олон карт гараад ирвэ? За Eight of Wands бүгдийг авчина. Four of Swords, Queen of Pentacles, дэлхий карт, Six of Pentacles, Six of Cups, Ace of Cups. За хамгийн доод хэсэгтээ Ten of Pentacles. Тэгэхээр шүү дээ энд нэг тийм сонин. За ер нь бол ингээ хоёр хувилбартай байна гэж хэлнэ. Яа тэгэхээр Ten of Cups карт маань ер нь бол гэр бүлийн маш гоё юм аз жаргалтай карт байдаг. За Wheel of Fortune буюу эхний сонголтын карт дээр маань гарч ирсэн зүйл бол зүрх хажууд маас те зүрх ингээ хадаас од энтер сар мар одоо бүгж гих жишээний. Гэтэл нэгдүгээр группийн дээр маань home буюу байшингийн зураг гарч ирсэн. За тэгэхээр ер нь бол ингээ хоёр варианттайгаар яриа. Миний хувьд бол эхний хэсэг бол яг ингээд нэм гэр бүлийн маш гоё одоо халуун дулаан одоо уулзалт тий буюу одоо таны аав байж болно, ээж байж болно тий ийм одоо хүмүүс ямар нэгэн гоё ийм арга хэмжээ зохион байгуулах за ийм зүйл заяа нэгт нь хоёрт нь болохоор ингээд бүгдээрээ угаасаа үндсэн одоо нөгөө
агуулга руугаа орох буюу хайр дурлал талдаа буюу эсрэг хүс талдаа орж ирэх юм бол энэ дээр яагаад ч юм Emperor бол яг ингээ урталтаа айгүй юм том газрын зураг шиг юм тавьчихсан те. Ер нь ингээд тэр ямар нэгэн бодолд автчихсан. Ер нь бол ингээд айгүй нарийн төлөвлөгөө боловсруулж байгаа нэгэн ийм хүний зураг байгаад байна. За тэгэхээр Emperor бол эрэгтэй одоо мэдээж эрэгтэйлэг энергтэй. Энэ эрэгтэйлэг энерги маань айгүй тийм мачуур, айгүй тийм одоо юу гэдэг буур суурьтай. Одоо ийм юутай гэж хэлнэ. Энийг төлөвсөн эр хүн гэж хэлнэ те. Тэгэхээр ийм эрэгтэйлэг энерги орж ирж байна. За тэгэхээр ингээд Six of Cups карт маань бас давхар явж байгаа нь soulmate-ийн карт буюу энэ зүйл нь шүү дээ те. Удаан хугацаанд магадгүй та хүлээсэн байх магадaltaй ямар нэгэн байдлаар одоо Wheel of Fortune ч өөрөө нэг амьдралын хүрд карт маань ямар нэгэн хугацаа заадаггүй те. Тэгэхээр энэ дээр гинтийн байдлаар одоо таны амьдралд хин нэгэн эрэгтэй хүн, эмэгтэй хүн орж ирэх боломжтой байгаад байна. За эрэгтэйчүүд маань үзэж байгаа бол Queen of Pentacles гэдэг карт маань ер нь бол өмнөндөө айгүй нэлээд ийм нарийн одоо холбоотой байсан бүр бараг ингээд хоорондоо суух те ингээд гэрлэх ийм одоо төвшөнд очиж байсан хин нэгэн тантай холбогдно гэсэн. Дэлхийн карт бол ер нь бол энэ одоо харилцаа зогссон байсан буюу энэ харилцаа одоо удаан хугацаанд магадгүй та хоёрын хувьд холбогдоогүй байсан байх магадлал нь бол өндөр. За Six of Cups карт маань ерөнхийдөө бол нөгөө нэг юу штэ тийм soulmate-ийн карт буюу одоо та хоёрын дундах харилцаа одоо дуусах болоогүй буюу unfinished business гэдэг шиг одоо тий бүх юм цэг тавигдаагүй байгаагийн илрэл гэсэн. Ace of Cups бол хайр дурлал ямар нэгэн зүйл гой буцаж сэргэх гэсэн ийм карт байдаг. Тэгэхээр энэ хүний одоо юун дээр те аяг нь ингээд маш гоё дүүрээд ингээд халиад ингээд асгарч байгаа ч те. Тэгэхээр Ace of Cups маань ер нь л ингээд нэг ийм маш гоё ингээд зүрх сэтгэл бэлхах те баяр баясгалаар дүүрэх, хайр сэтгэлээ илэрхийлэх гэх мэтчлэн маш гоё энерги байгаад байгаа. За Three of Cups карт маань хамтдаа маш гоё ингээд цагийг зугаатаа өнгөрүүлэх боломж бүртгэнэ. За тэгэхээр магадгүй байшингийн зураг байгаа учраас те тайрын хувьд ингээд боломж нь цухтаа ингээд одоо аяллаар явах юм уу цухтаа энэ хамгийн гол нь нэг байшин байгаад байгаа хгүй энэ арталтай юм байшин байгаад. Тэгээ энэ бас нэг ийм шух байшин байгаад байна. За Nine of Cups бол угаасаа танд ер нь бол яг хоёр дахь вариант буюу нөгөө хайр дурлалын тал дээр хин нэгэн одоо хүн танд санал тавьж тань руу ууцдах нэ. За тэгэхээр ер нь бол дууссан харилцаа дахин сэргэх боломж гарч иржээ. Six of Pentacles энэ хүн магадгүй те та хоёр тухайн үедээ нэг нэгэндээ тийм ч айх гоё те юм сэтгэл төрүүлээгүйгээр харилцаа дууссан байсан. Гэхдээ та хоёрын дундах харилцаа дуусах одоо хорвоо ертөнцийн одоо тэр дуудлага гэх юм уу да тэр зүйл нь одоо үргэлжлэх ёстой байсан гэсэн үг. За Two of Swords картн дээрээ бүгдээрээ жоохон дэлгэрэнгүй юу авчиг карт авчиг. За тэгэхээр энэ хүү картнаас авчлаа. За ийм хүн ингээл таны амьдралд тохиол ороод ирэхэндээ хайр дурлалынхаа одоо нөгөө саналыг тавиад те тэгээд их л гоё ингээд нэг юм хөвгөлтэй цагийг өнгөрөөх нэ. За Two of Swords ер нь бол яг ямар учиртай байна вэ? Five of Swords, Empress, King of Swords. Энэ хүн яг таны амьдралд нэлээд ингэж нөгөө юу яаж орж ирэх юм бэ? Төлөвлөгөөтэй орж ирэх буюу өмнө нь бол яалтчгүй та хоёр ингээ Two of Swords карт маань ер нь бол ингээд ийм illusion буюу тодорхой бус байдал их байсан учраас та хоёр хоорондоо маш их зөрчилдөөнтэй байсан учраас нэг нэгнийхээ үнцэн гэдэг зүйлийг магадгүй сайн ойлгоогүй те энэ харилцааныхаа үнцнийг ойлгоогүй байсан учраас хоёр тишээ болсон хоёр хүн байгаад байна. За дээр нь нөгөө нэг энд үлдсэн карт нь болохоор юу вэ? За Air of Wands карт маань бол ер нь бол ингээд яг таарах мэргийг ойролцоогоор бүгдээрээ 3-6 сарын мэрэг байдгаа гэж бодох юм бол одоо Air of Wands карт маань ер нь бол маш хурдтай юм карт байдаг. Тэгэхээр миний хувьд бол групп нэгийнхэнд маань маш ойрын хугацаанд буюу тэгээд
ер нь бол доотлон 7 хоног, дээдлэн сарын хугацаанд таны хүсэн хүлээдэг тэ хайртай, сэтгэлтэй хүн чинь холбоо барих нэ. Тэгэхээр мэдээж эрг энэ дээр бол таа ч гэсэн маш их баяртай байх буюу Three of Cups бол цагийг маш гоё зугаатай өнгөрүүлэх гэсэн ийм карт маань байд юм аа. За тэгэхээр бүгдээрээ нэмэлтээр жоохон тодруулаад юу авбал зүгээр вэ гэдгийг харцгаая. За ер нь юун дээр анхаарах ёстой вэ гэдэг дээрээ бүгдээрээ нэг хэдэн Oracle карт авчий. За group 1-ийнхэн маань ямар зүйл дээр анхаарах ёстой вэ? Group 1. За addiction, obsession. Энэ бол emotional буюу те айгүй тийм passionate картууд айхтар гарч ирж байна шүү. Тэгэхээр ер нь бол энэ дээр маш анхааралтай байх юм байна. За энэ картыг авчихъя. Not enough. За ер нь олвол нь шүү дээ те. Addiction, passion хоёр бол ер нь бол айгүй төстэй шүү. Тэ энэ бол юмыг жоох нөгөө хэр хэмжээнээсээ хэтрүүлэх гэдэг ийм анхааруулгатай карт. За үнэхээр ингээд chemistry те одоо үнэхээр ингээд нэг юм таталцал spark ч юм байгаа ч гэсэн addiction бол ер нь obsession буюу ер нь жоохон юм toxic талтай байх гэдэг учраас энэ нөгөө fun байх гэдэг шүү дээ. Нэг цагийг маш дэндүү зугаатай өнгөрүүлэх гээд байгаа тэр зүйл чинь зүйл дээрээ үнэхээр анхаарах хэрэгтэй гэсэн үг. За self love буюу self care гэдэг зүйл бол таарын энэ дээр гарч ирсэн те. Энэ асуудлаас болоод ерөөхдөө таар ингээд нөгөө ойлголцоогүй салсан учраас одоо энэ дээр бүр маш сайн анхаарлаа өгөх нь. Тэгээд not enough буюу ego, fear байна те. Тэгэхээр энэ дээр болохоор миний хувьд бол ингээд нөгөө хангалттай бус байсан буюу энэ нөгөө Six of Pentacles карт маань өсөн шүү дээ. Таар нэгээ ижил тэнцүүгээр хайрлаж чадаагүй байна гэдэг карт маань Six of Pentacles карт ер нь бол жоохон энэ not enough гэдэг юутай төстэй те. Нэг талтай айгүй эготой байсан. За ер нь бол энд ингээд бас юм хөндлөнгийн нөлөөллүүд айгүй их орж ирэх магадлалтай учраас энэ дээр айгүй анхааралтай байх нь байна. Тэ магадгүй ингээд хин нэгэн хүн таарийн дундуур орж ямар нэгэн зүйл ярих ч гэдэм үү те. Эсвэл олон хүмүүстэй ингээд одоо пари тэ гоё ингээд нэг юм үйл ажиллагаа зохион байгууллаа гэж бодоход бас энэ дээрээ бас айгүй тийм контролтой өөрийгөө бас айгүй гоё мэдэрч орох хэрэгтэй юм байна. За Twin Flame бол тэ энэ бол soulmate байсан. Soulmate дотроо ер нь бол ийм хос дөл буюу ер нь бол яг нэгээ толддог ийм сөүлүүд байх маш одоо өндөр магадaltaй байгаад байна те. Тэгэхээр та тэр хүнийг хараад өөрийнхөө нөгөө тал буюу одоо та эмэгтэй бол эрэгтэй талаа тэр хүнээс олж хардаг. Тэр эрэгтэй танаас өөрийн эмэгтэй талаа олж хардгаа гэсэн. Тэгэхээр unconditional love буюу энэ ингээд өөрөө байгаа төслийг байгаа нь хүлээн зөвшөөрөөд жоох анхааралтай байж чадах юм бол тэ ингээд харилцаа чинь бас хөрхөн сэргэх боломжтой юм аа л гэж хэлнэ. Тэгээд энэ дээр бол нөгөө Ten of Pentacles карт маань бас ингээд аюу гоё яд жаргалтай юм гэр бүлийн карт байдаг учраас гэхдээ ер нь бол өмнөх алдаагаа бол давтаж болохгүй. Энэ addiction, passion хоёр бол эндээс бол маш тийм тодорхой харагдаж байна. Not enough те. Магадгүй нөгөө амар ийм сэтгэл хөдлөлөөр буцаад ингээд нөгөө өмнөх асуудлыг сөхөх ингээд хоорондоо үл ойлголцол гарах тийм асуудал үүсэхгүйгээр яг өнөөдрөөс магадгүй те гоё ингээд өмнөх зүйлүүдийг одоо хүлээн зөвшөөрөх гэдэг яагаад энэ сонголтын картыг сонгосон бэ гэдэг нь өмнөх зүйлийг дахин сөхгүй гэсэн магадгүй утга байж болох гэдэг шүү. За тэгэхээр групп 1-ийн маань яг энэ зүйл дээр анхаарчих юм бол ойрын хугацаанд бол та тэгээ ийм сэтгэл ханамжтай маш гоё юм краштайгаа хайртай үнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх боломж нээдэх нэ. За ингээд групп 1-ийн маань уншлага энэ хүрээд өндөрлж байна. Тэгээ та бүхэнд амжилт хүсье. Хэрэг болсон байх гэж найдаж байна. Баяртай. За ингээд групп 2-ын маань уншлага эхэлж байна. Тэгэхээр ойрын хугацаанд тантай хэн холбогдох вэ? Тэгэхээр нөө Five of Cups карт маань ер нь бол маш сэтгэл ингээд өвдсөн те нэлээд гомдсон одоо сэтгэл бол санаа айгуу тийм ах юмгүй болцсон л ер нь бол нэг юм хүний карт байгаад тийм. Тэгэхээр магадгүй энэ таны те одоо тоохгүй байгаа ч юм уу те салаад явсан ч юм уу яг нэг иймэрхүү төрлийн хүн орж одоо холбогдох боломжтой байгаад байна.
За, ойрын хугацаанд тантай хэн холбогдох вэ? За, Page of Cups бол холбогдно гэсэн карт маань гарч ирж байна те. Гоё боломж гарна. За, Star card бол healing-ийн карт. За, Five of Cups карттай маань төгс нийцэн. Ер нь бол энэ хүн те магадгүй танд гомдсон сэтгэл байгаа бол тэр зүйл нь бол дуусаагүй байна шүү гэдэг илрэл буюу цаг хугацаа хэрэгтэй. Энэ харилцаанд итгэл найдвар гэдэг зүйл бас хэрэгтэй байна гэсэн. За, Five of Wands карт маань ер нь бол маш юм ялгаатай байдал, зөрүүтэй байдалтай хоорондоо үл ойлголцол гэсэн ийм карт маань байдаг. За, Two of Pentacles хамгийн чухал шийдвэр. Дараагийн карт маань Queen of Wands. За, энэ хүн бол танд бол сэтгэлтэй. За. Ace of Pentacles карт маань уруу тийшээ харж гарч ирж байна. Маш халуун байгаа учраас хүзэр маань бүр гарт маань наалтаад кондишн асаачи гэхээр аюу их дуутай байгаад байна. Би тийм маш халуун газар суугаад байдаг. За, зүгээрээ Group 2. За, ойрын хугацаанд хэн холбогдох вэ? Nine of Swords, Seven of Pentacles, Death cards. За, Death in the Judgment, Four of Swords. За, нэлээд л удаан хугацаанд чимээгүй байсан хүн маань овоо ингээд нэг сэргэлт авч өөртөө жоо холбогдох боломж үүсгэнэ. За, Five of Cups карт маань те та энэ хүний гомдоосон эсвэл та энэ хүнд гомдсон гэсэн үг те. Тэгэхээр энэ бол нэлээд юм deep одоо юм татгшоогоо айгүй тийм гунигтай карт байгаад. Тэгэхээр Page of Cups картаар эхэлнэ гэдэг маань энэ бол танд өөрийнхөө сэтгэл зүрхийг одоо ярилцахыг хүсэж байна л гэсэн санаа. За, Star карт маань түрүү хэлсэн те. За, ер нь эндээс ингээд харах юм бол шүү дээ. High Priestess карт маань байна, Justice карт маань байна. За, тэгэхээр Death карт маань юу вэ гэхээр энэ бол бүхэл бүтэн ингээд нэг юм трансформашны карт байгаад. Тэгэхээр энэ хүн магадгүй маш том одоо өөр дээрээ юм өөрчлөлт хийж байгаа. Энэ харилцаанд ч ихсэн хоёр талын хүмүүстэй ингээд шал одоо өөр өнцгөөс холбогдох боломж гарч ирнэ гэсэн үг. Death чинь болохоор одоо нөгөө юу гэдэг өмнөх таарын хувьд байсан зүйлс дараагийн одоо харилцаан дээр ер нь бол байх ёсгүй буюу таяр ингээд аюу тийм өөрчлөгдөх ёстой тий ингээд нэг энэ харилцаагааш тэр хайраач тэр өөр өнцгөөс харах ёстой гэсэн нэг юм одоо сигнал байгаа. За, Seven of Pentacles энэ харилцааг тий ингээд дуусгахыг хүсэхгүй байгаа буюу нэлээд юм хүчин чармаалт тавихыг одоо хүчин чармаалттай байхыг хүсэж байгаа. Өнөөдөр хүртэлтэй ингээд энэ харилцаан дээр энэ хүн одоо би юуг энэ харилцаанаас хүсэж байгаа вэ? Би энэ харилцааг зүгээр ингээд явуулчих биш. Энэ харилцааг надад яг юу гэдэг өнөөдөр хүртэл миний хүчин чармаалт одоо ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг л ер нь бол энэ хүн ингээд нэг харах гээд байгаа гэсэн үг. За, тэгэхээр яг нэг ийм хүн тантай холбогдно. Тэгээд энэ зүйл дээр энэ хүнтэйгээ холбогдохдоо ер нь бол маш гоё clear буюу тодорхой яриаг өрнүүлэх нь айгүй чухал. Өөрийнхөө зүн совинг сонс. Тэгээ энэ харилцаа яг яах ёстой юм гэдэг дээр энэ хүнд магадгүй маш гоё тодорхой байдлаар хэлэх ёстой. Таарын дунд ингээд үл ойлголцол маш их байна. За, Nine of Swords карт маань бол тэгээ энэ feeling бол энэ Five of Cups, Nine of Swords карт бол ер нь бол маш юм хэцүү филингтэй карт байдаг. Тэгэхээр ер нь бол нөгөө нэг хайр сэтгэлийн харилцаан дээр тодорхой байх гэдэг зарчим маш хэрэгтэй шүү те. Одоо ингээ үзэж байгаа хүмүүстэй хэлэхэд одоо харилцаа дуусаж байгаа бол хин нэгнээс цухтах биш. Яг тэр хүнтэйгээ уулзаад те магадгүй би чамд хайргүй болсон эсвэл те ийм надад цаг хугацаа хэрэгтэй эсвэл одоо те энэ харилцаа цаашаа ийм хугацаанд үргэлжлэх ер нь бол ингээ ирээдүгөө би ингэж харж байна. Энэ бол боломжгүй юм ач гэдэг юм уу. Ер нь бол
шудраг ярьсан нь дээр байдаг буюу харилцаа ямар нэгэн харилцаанаас зүхтна гэдэг бол нөгөө хүнээ ерөөсөө л ингээд нөгөө алчаад баг ингээ явж байгаатай адилхан зүйл байдаг учраас ер нь бол ингээ анхааралтай байх хэрэгтэй гэдэг яг ийм комент 2 дугаар группийнхан дээр маань байгаад байна. Тэгэхээр энд бол энэ хүний хувьд бол сэтгэл зүрх нь маш хэцүү байна. Тэгээд энэ шудраг усны карт гарч ирдэг нь бол шудраг байгаач ээ айгуу гоё ингээд ярилцаач ээ гэдэг ийм үнцэг байна. Тэгээд Queen of Wands карт маань ер нь бол таныг гэсэн энэ хүн сэтгэл байгаа. За та бол энэ хүний одоо хамгийн чухал сонголт мөн үү биш үү гэдэг дээр магадгүй энэ хүн тантай уулзаж те ингээ ярилцсныхаа дараа шийдвэр гаргах гээд байгаа буюу Two of Pentacles бол одоо хамгийн чухал шийдвэрээ энэ хүн гаргах ёстой. Таныг одоо те тантай үнэхээр түрүүний хэлдгээр тодорхой ярилцаад үргэлжлүүлж одоо харилцаагаа ингээ хайр дурлалаа үргэлжлүүлээд сайхан аваад явж болно. Үгүй бол энэ одоо те энэ хүрээд зогсё гэдэг энэ гоё яриа энэ гоё нэгээ гэсэн одоо те нэг энэ сэтгэлийг одоо гоё ярилцаж дуусгах хэрэгтэй. За Four of Swords бол яг энэ харилцаа ерөнг бол маш гацанг байдалд байсан гэдэг нь бол тодорхой байгаад байна. Judgment гэдэг нь judgment бол те нөгөө нэг юмсыг жоохон өөрөөр харах боломж те. Тэгэхээр одоо death card-та цуг гарч ирнэ гэдэг бол ер нь бол энэ харилцааг аюу гоё шийдээд тодорхой болгоод та хоёр нэг нэгэндээ аюу амар байдлаар шийдэх хэрэгтэй. Тэгээд энэ ингээ гомдсон хүнтэй энэ сэтгэл санаа юм хэцүү байгаа хүн цаашдын амьдралд нь та хоёрын харилцаа те хэр зэрэг гоё чин сэтгэлийн яриа өрнүүлж чадна тэр хэмжээгээрээ энэ хүнж бай таны хувьд ч тэр дараагийн хайр сэтгэлийн гэдэг зүйл чинь маш гоё орж ирэх үе талхан нэгдэх болно. За групп 2-ын маань яг одоо уулзах үедээ те ямар зүйл дээр анхаарах хэрэгтэй вэ гэдгийг бүгдээрээ Oracle картаараа гаргаж ирцгээе. За go to the snake boundaries coffin энэ харилцаанд үнэхээр маш том өөрчлөлт хэрэгтэй. Chaser за энэ хүн бол өөрөөгч одоо ингээд араас чи ингээ хөөж байгаа байхгүй юу? Ер нь бол chaser буюу одоо арай ингээд харилцаа дуусгаж чадахгүй байна. Тэгээ маш гоё яриаг өрнүүлэх хэрэгтэй шүү. За coffin бол одоо нөгөө нэг энэ death card-та бүр яг адилхан байхгүй юу? Энд чинь нөгөө нэг одоо жишээ нь авсны зураг байгаа бол чинь бол айгаад тах зүйл биш. Ямар нэгэн юм одоо ингээд тэ өхөн үнэн төрхөн үнэн гэдэг шиг харилцаа ч гэсэн дуусгах нь үнэн дахиад сэргийж болно. Эсвэл дараагийн шинэ харилцаа гоё хүлээн авахд тэ бас одоо юу гэдэг хэрэгтэй гэсэн үг. За одоо ингээд ямар энэ healing-ийн карт дахиад гарч ирж байна те. Тэр star card маань гарч ирсэн healing-ийн dragonfly болохоор бас ийм healing-ийн карт байна. Тэгэхээр одоо өөрийнхөө те одоо үн цэнийг мэдэрмээр байна. Ер нь бол ингээд healing хэрэгтэй байна. Хитрхи ингээд те барьсан болвол та одоо time to move on буюу cutting tie те энэ миний яриад байгаа. Үнэхээр энэ хүнийг явуулмаар байгаа бол та хоёр ярилцаад явбал цаашаагаа үргэлжлэхээр бол энэ харилцаа бол үнэхээр өмнөшгөө байхгүй буюу маш гоё эрүүл харилцаа байх ёстой гэдэг ийм одоо нөгөө нэг уншлаг болж өндөрлөж байна. Тэгээд энд бол ерөөсөө л хоёр хүний маш тодорхой гоё ярилцлага хэрэгтэй гэсэн ийм үйлбэрээр 2 дугаар группийнхаа уншлагыг өндөрлөж байна. Тэгээд та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа, баяртай. За ингээд групп 3 маань уншлага хэлж байна. Групп 3-ын маань ер нь бол Seven of Cups буюу 7 аяг карт маань нэг бол маш их төөрж хөдөлсөн үний карт, нөгөө бол маш их dreamy буюу тэ нэг юм аюу гой төсөөлж бодоод чиний тухай маш их юм олон фантаз төсөөлөл үүсгэдэг тэ ингээд мөрөөддөг гэсэн үг. Маш их юм мөрөөдөл дундаа нэг жигдсэн хүний карт байдаг. Тэгэхээр бүгдээрээ яг хинбэ гэдгийг илүү хөдөлнөөсөө бэлэрэнгуй уншицгаая. За групп 3-ын маань хувьд Seven of Cups ойрын хугацаанд групп 3-ынхантай хэн холбогдох вэ? За Page of Wands 3 групп маань дандаа ер нь бол шинэ эхлэл гэсэн картууд маань маш их гарч ирж байна. Тэгэхээр холбогдох гэж байгаа хүмүүс маань мэдээж яриг 2 дахь боломжийг авах гэж үзэж байгаа хүмүүс байгаа шүү дээ.
За Four of Pentacles, Queen of Wands, Empress, Knight of Pentacles. За хайр дурлалтай холбоотой мэдээж эерэг уншлага маань болж байгаа. Three of Swords, Three of Cups, King of Wands, High Priestess, Wheel of Fortune, King of Pentacles, Seven of Wands, Chariot, Five of Pentacles, Page of Pentacles, Eight of Cups, Five of Wands, Justice. За тэгэхээр ягаад чи энэ 3 дугаар группийн дээр маань айгүй тийм сонирхолтой юм гарч ирж байгаа нь энэ бол яг нэг юм 3 дахь нөлөөлөлтэй ийм уншлага болж байна. Ер нь бол 1-2-оос шал ондоо. Тэгэхээр та бүхэн маань магадгүй ингээд сонголтоо буруу хийсэн байж болно. Бусад группээсээ сонголтоо дахин хийх боломжтой. Тэгэхээр ер нь бол Three of Swords, Three of Cups 2 карт маань ингээд цугтаа гарч ирнэ гэдэг маань магадгүй шүү дээ. Энэ дээр бол гэр бүлтэй хүмүүс айгүй их одоо үзэлтэй авчиж магадгүй байгаад байна гэсэн үг. Найз залуутай, найз охинтой, тэг гэр бүлтэй ингээд ямар нэгэн байдлаар хөндлөнгийн ингээд хүн байдаг те. Гэтэл магадгүй тантай холбогдох гэж байгаа хүн одоо гэр бүлтэй хүн. Энэ хүн бол өөртөө чинь те бас өөр юм амьдралынхаа шинэ хүрдийг л ингэж одоо амьдралынхаа нэг шинэ хуудсыг л нээх гэдэг гэсэн үг байхгүй юу? Одоо жишээлх юм бол тэ ингээд нэг за тэр хүн гэр бүлтэйч бай одоо хин нэгэн хүн одоо байлаа гэж бодъё те. Гэтэл тэр харилцаа нэлээд магадгүй жоох юм өхмөл болцсон гэж ярьдэн шүү дээ. Ингээд нэг юм пашингүй болцсон харилцаатай. Тэгээд ер нь бол энд 7 аяг картыг сонгосон ч бас та бүхний хувьд ер нь энэ бол маш утга учиртай. Тэгээд энэ хүний хувьд Four of Pentacles яагаад би ингээд те нөгөө одоогийн байгаа одоо тэр хүний нөхцөл байдал өөрөө айгүй тийм нөгөө зүгээр юм голдрлоороо ингээд өрнж байгаа амьдрал байгаад байгаа хгүй юм итгэхгүй гэж хэлж болно заяа. Тэгэхээр нөгөө Four of Pentacles чинь comfort zone буюу байгаа байдалтай сэтгэл хандсан ийм хүмүүсийн карт байгааддаг. Гэтэл тэр хүн маань одоо магадгүй тантай холбогдох байгаа тэр хүн маань ийм хоосон орон зайгаа магадгүй танаар нөхөх гэж оролдох магадлал өндөр байгаа учраас 3 дугаар группийн маань бас жоохон болгоомжлсон дээр болов уу гэж бодож байна. Тэгэхээр энэ хүн танд үнэхээр татагдсан уу гэвэл тийм Queen of Wands, Empress карт маань энэ хүн үнэхээр таныг одоо тий хараад одоо ингээд одоо юу гэдэг амьдралыг бас нэг юм өөр өнцгөөс харах одоо crash гэж хэлээ те. Ер нь бол 3 дугаар группийн бол crash одоо холбогдох нэ. Энийг бол амар тийм serious буюу тийм чухал байлгаж бол миний хувьд бол хэрэггүй гэж хэлнэ. Тэгээ энэ хүн бол өөртөө ч уулзахын тулд нэлээд тийм план, тактиктэй бас нэг өөрөө ингээд нэг тэрүүхэн тэндээ зөндөө олон зүйлийг одоо хийж байгаа. За яг ер нь бол энэ штэ хугацаа тодорхойгүй. За групп нэгийнхэн бол ер нь бол маш ойрхон байсан. Групп хоёрын хувьд бол жоохон хугацаа тодорхойгүй. Яагаад гэхээр Wheel of Fortune буюу амьдралын хүрд карт маань гарч ирсэн. За тэгэхээр ер нь бол штэ нэг энэ дээр бол маш анхааралтай байх шаардлагатай гэдэг сигналтайгаар ер нь 3 дугаар группээ илүү ингэж унших гэдэг. За Eight of Cups карт маань те энэ харилцаа болохгүй байгаад явсан гэсэн ийм карт байна. За Five of Wands карт маань үл ойлголцоол те шудраг ёс гих мэтчлэн картууд байгаа. Тэгэхээр энэ дээр бол нөгөө нэг хамгийн сонирхолтой нь Queen of Cups нараа Empress картууд маань юм жирэмсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр бол та аюу их сайн бодох хэрэгтэй байна те. Энэ хүн үнэхээр цаанаа хэрвээ амьдралтай бол та энэ дээр бол те их emotional байх боломжгүй. Temperance буюу энэ хамгийн сүүлийн картаараа хааж байна. Temperance бол яг балансын карт байгаад байдаг. Тэгэхээр энэ бол юуг танд хэлээд байна вэ гэхээр болгоомжтой байгаарай. Өөрийнхөө балансыг битгий алдаарай. Өөрийнхөө те үнэт зүйлсийг битгий алдаарай.
ямар нэгэн байдлаар одоо тэгээ ямар ч нөхцөл байдалд өөрийгөө аваад гарчих тэр боломжийг та өөртөө суулгаж аваарэ гэсэн ийм одоо мэдрэмж байна. Тэгээ high priestess бол зүүн совин те та энэ хүнийг өөрийнхөө амьдралд оруулах үгүйгээ өөрөө шийдэх ёстой. Энэ хүн бол яг танд ингээд те магадгүй бүх зүйлээ зориулахад билэн гэд King of Pentacles байгаа боловч эцсийн дүндээ энд 3 дахь нөлөөлөл байгаа учраас миний хувьд 3 дугаар группийнхан Temperance буюу баланс гэдэг зүйлийг ерөөсөө одоо тэ алдаж болохгүй байгаад байна. За Page of Pentacles, Page of энэ дээр Page of Wands картууд байгаа тий. Тэгэхээр энэ хүн бол мэдээж одоо амьдралынх нь өөр нэгэн шинэ хуудас эхэлж гин гэж айгүй их баярлаж байгаа боловч таны хувьд магадгүй энэ тэ нэг амьдралын шинэ боломж гэж би бол хараасаа гэж бол хүсэхгүй байгаад энэ. Тэгээд Chariot болон Temperance карт маань хоёулаа балансын карт тий. Тэгэхээр та одоо тэ ингээ хоёр дугуйтай ингээд тэрэг урагшилдаг бол урталтаа ингээд эн чинь морьтой юм карт гэдэг шүү дээ. Гэтэл энэ бол хоёр дугуйтай одоо чинь моцилк байлаа гэж бодъё. Гэхдээ та энэ дээр бол тэ энэ моцилкны нөгөө талын дугуйд үнэхээр энэ хүн байж чадах уу гэдэг дээр айгүй их сайн бодорой л гэж хэлмээр байгаа байхгүй юу. За тэгэхээр групп 3-ында за уулзсан тохиолдолд тэ болгоомжлох санах ийм ямар oracle картууд гарч ирэхийг бүгдээрээ харцгаая. Групп 3. За not enough хангалттай биш, эготой тэ fear. За unconditional love гэсэн карт маань гарч ирж байна. Clock энд цаг хугацаа хэрэгтэй буюу wheel of fortune тэ. За pain байж магадгүй grounding. За энэ бол яг comment шүү. За яа тэгэхээр grounding чи өөрөө нөгөө нэг газардах гэсэн карт тахгүй. Тэгэхээр бид нар ер нь бол ингээд альва зүйл дээр яг өөрийнхөө сэтгэл зүрхээрээ ингээд тэ хөөрөөд явчихаар магадгүй хүлчин газарт гიშгэхгүй байгаа гэсэн үг. За энэ үедээ хүмүүстэй тийм ч одоо real зүйлүүдийг хардггүй буюу айгүй их юм сэтгэл хөдлөлөөрөө бүх юм шийдэх гэдэг те. Тэгэхээр бид нар grounding буюу ерөөсөө л энэ temperance гэдэг зүйл 3 дугаар группийнханд маш их хэрэгтэй байна. Энэ харилцаа магадгүй зөв болоход таяр цаг хугацаа хэрэгтэй байна. Тэ энэ бол жоохон өвдөлттэй байх магадaltaй. Магадгүй энэ тайр байж болно. Яагаад тэгэхээр бүр ингээд тэ эмгтээчүүдийн маань маш гоё юм энергитэй бүх картууд гарч ирсэн учраас энэ хүн таныг одоо үнэхээр ингээд бүх зүйл юм шиг харж иж болно. Гэхдээ энэ одоо харилцаанд үнэхээр ингээд нөгөө нэг тайм хэрэгтэй гэдгийг те аль картууд маань сануулсаар байгаа гэдгийг хэлмээр байна. Тэгээд ер нь бол ингээд нөгөө 3 дахь нөлөөлөлтөө ямар нэгэн юм харилцаан дээр өөрийгөө айгуу тийм нөгөө ийм хинч биш юм шиг мэдэрдэг учраас 3 дахь нөлөөлөлтөй харилцаанаас ер нь бол хүмүүс маань айл болох зайлсхийж өөрийнхөө сэтгэл зүрхийг хамгаалах хэрэгтэй. Тэгээд ер нь бол маш юм анхаарал болгоомж хэрэгтэй. Тэгээд ямар ч үед өөрийгөө алдахгүй байх нь чухал гэдэг чинь л ерөөсөө temperance, chariot, grounding гэдэг 3 өгүүлбэрээр илэрч байна. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. 3 дугаар группийнхан маань нэлээд бас юм хүнд уншлага болж байна. Тэгэхээр магадгүй та нөгөө 2 группэд сонгоч болно. Тэгээд буруу групптэй орж ирсэн бас байх боломжтой. За ингээд та бүхэнд бас хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай.